Өсгөл аймгийн Аруулга сумаас үндсэндээ 8 авраг малчин, за хошоо авраг малчин 3, авраг сайлчин 1 гэдэг олон сайхан малчид бас бусдыгаа манлайлан энэ хүү өвдөж ахын салбарт бас одоо манлайлан ажиллаж байна. За тэгээд та бүхэндээ батламжийг унш танилцуулъя. За батламж Аруулга сумын Үлзийбаатар авигтай аюулчид танаа 17 дугаар жарны элдв эрдэнэт хэмээх модон могоо жилд буянт мал сүргийнхээ ашиг шимийг нэмэгдүүлж, бэлчээрийн мал аж ахуйн өв соёлыг хадгалж, малч ухаан ажлын арга туршлагаараа малчин төмнөө үлгэрлэн манлайлж, аймгийн хошоо авраг малчин өрх болол хангасан тул батламж алгав. Өсгөл аймгийн эрдэнэт хурлын дарга Дэпүрвд орж, Өсгөл аймгийн засаг дарга Ил Төмөрбаатар гэсэн байна. Ингээд 2026 оны 2 дугаар сарын 10-ны өдөр гэсэн байна. За мөн одоо үнэмлэхийг бас уншиж танилцуулъя. Үлзийбаатар авигтай аюулчид танаа гэр бүлд мал аж ахуйн салбарт үр бүтээлтэй ажилласан хөтөлмөрийн өндрөөр үнэлж, аймгийн засаг даргын 2026 оны А42 дугаар захирамжаар аймгийн хошоо авраг малчин өрхөөр шалгаруулж үнэлэх болгов. Өсгөл аймгийн засаг дарга Ил Төмөрбаатар гэсэн байна. Ингээд та бүхэндээ бас ад жаргал эрүүлийн хамгийн сайн бүхний хүссэн өрөөл залуу ирээдүйн хойш үедээ олон сайхан малчин одоо залуучуудыг бас халамжлан хүмүүжүүлж явж улсын авраг малчин болоорой гэсэн сайхан өрөөлийг өргөн төвшүүлье. Энэ хөтөлбөр бол мэдээч одоо юу гэдгийг гэр бүлийн хамтын хөтөлбөр байдаг учраас бас энэ сайхан гэр бүл хамтаараа ингэ олон сайхан хүмүүс төрүүлж байна. За өргөжлөлд эрхэм мөндөд аюулчид танаа. За 17 дугаар жарны элдв эрдэнэт хэмээх модон могоолжид эх орныхаа дэлгэр сайхан нутагт эрдэнэт мал сүргээ өсгөн үржүүлж, ашиг шим тоо толгойг нэмэгдүүлэн малч ухаан сайн туршлагаар тэргүүлж, аймгийн хошоо авраг малчнаар шалгалсан талархаж өргөмжлөл үн өгөх зүйлээр шагнаваа. Мал сүрэгтэн арвжин өсч малчин тань хямар золбоо өөдрөг байж буян зайтан дэлгэж байх болдгоо. Аруулга сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Канам Хажамц, Аруулга сумын засаг дарга аюулчид гэсэн одоо өргөмжлөлийг гардуулахад бэлэн болсон байна. Ингээд та бүхэндээ хамгийн сайн самбарыг хүсээрээ. Энэ цэгүүдээс уламжлалтын ирсэн мал сүргээ өсгөн үржүүлэх, малч ухаан нөр их хөтөлбөрөөр үнэлүүлэн аймгийн хошоо авраг хэмээх эрхэм мөндөд цолыг хүртсэнд халуун баяр хүргэж талархал илэрхийлье. Хөдөө аж ахуйн салбарт оруулж буй таны хувь нэмэр, залуу хойч үедээ үлгэрлэх хөдөлмөрт зан чанар, сургуулийн үйл ажиллагааг үргэлж дэмжин ирсэн сэтгэлэгт нь өндрөөр үнэлж байна. Мал сүрэгтэн төмөр өсөж хиймэр золбоот нь үргэлж өөдөө байх болтугай. За ингээд энэ дурсгалын зүйлийг сургуулийн хамт олонны зүгээс хадгалж байна. Ариун салхин сэнгэлсэн Аадын хуран цутгсан ая тухтай нутаг Аруулга сум төлөвлөгөөгийн маань нутгийн зан болон таа бүхэн сайхан өсгөж байна уу. За тэгээд гал морин жилийнхэн босхон дээр хөдөлмөрөөрөө үнэлүүлж аймгийн хошоо авраг малчин болсон аюулч ахтаа бас баяр хүргье. За эцэг хүүхдүүд уламжлан илсэн мал сүргээ өсгөн үржүүлж ашиг шимийг нь дээшлүүлж аймгийн хошоо авраг малчин болсонд баяр хүргэж эрүүлийн саруул сайхан бүхнийг хүсэн өрөөё. Шигшид дарсан тоондон утаа зуусан хадагтай ширмэл ториолго дээрээ зэн нүрмбэрхтэй дахиад оцоход çoojгүй малчин танайхаа гэсэн өргөмжл багийн иргэдийн дарга од ашнам багийн страг тэрээд өгсөн. За тэгээд хажиргал эрүүлийн саруул сайхан бүхнийг хүсээрээ авч байна. За Үлзийбаатарын аюулчид гэдгээр намайг тэгээд би одоо 4 төгсөөл малчин болсон аав ээжтэйгээ мал малж жагаад засгийн мал малж жагаад одоо тэгээ ховор өдөө хүртэл мал малж байна. Нутгийн зан олондоо одоо баярлж явдгаа илэрхийлье. Тэгээд одоо сар шиндээ сайхан шинэлцгаагаараа намайг Доржи удаан жаргал гэдэг Хөвсгөл аймгийн Аруулга сумын 3 дугаар агийн одоо өсөж төрсөн. Эндээ малууд өдөө зэрэгтэй явж байна. Өнөөдөр аймгийн хошоо авраг болсондоо маш их баяртай байна. Ахан дүүс найз нөхд нартай маш их баярлж явлаа. Та бүхэндээ талархаж. Сар шиндээ сайхан шинэлцгээгээрэй.